дарамт хүчирхийлэл бэлгийн дарамтыг хориглох гэж байна. Энэ бас шинэ зал. За дарамт гэж юу юм бэ гэхээр биш үү? Хил амаар доржлох, нэр төр алдар хүндийг гутах гэдэг одоогийн нэг хоёрыг хэл. За хүчирхийлэл гэдэг нь бол зодох, зохих зэрэгээр бусдын эрүүл мэндийн эсрэг хүчирхийлэл үүсгэх. За бэлгийн дарамт гэдгийг бол 7-гийн 2 тодорхойлсон. Энд бол ажил олгогч ажилтан 3 дахь читгээд гурвууланд нь хамаарч. Дэлгүүрийн хөдөлгөгч байлаа гэхэд үйлчлэгч нь хурж ирээд одоо татаа чангаагаад хил амаар доромжлоод бэлгийн харилцаанд орёо татаж чангаагаад авахыг хийж байгаа. Тэгэхээр энэ бол зөвхөн ажил олгогч ажилтан биш. 3 дахь читгээд ч гэсэн ажлын байран дээр нь дарамт үзүүлэх юм бол одоо тавтаасаа тэмцэн шүү гэсэн. Дараагийн нэг анхаарах хэрэгтэй юм нь 3 дахь читгээд бие биедээ хүсээгүй байх. Гэтэ эмэгтэй хоёр одоо биеиндээ таалагдаад цаашаа өргөжлөө явах юм бол энэ бол бэлгийн дарамт биш. Гол нь хүсээгүй гэдэг үг нь байна. Хүсээгүй. За тэгээд хэлбэрүүд нь болохоор сэтлээ үгээр биеэр цахимаар бусад хэлбэрээр илэрхийлэх. Таалтанд quid pro quo. Quid pro quo гэдэг нь энэ бол хинт зориулж бичсэн. Тэгэхээр гуйчдад болон шүүгчнээс зориулж бичсэн латин томьёолол гуйчд бол энийг хараад тул ойлгоно. Энэ бол ингэхгүй бол тэгэн шүү гэдэг олзол тавих зам хийх. За энийг бол бэлгийн дарамт гэж нэрлэнэ гэж. Өмнө гендер тэгш байдлын хуулийг дагаад эрүүгийн хуулинд оруулсан бэлгийн дарамтыг буруу зөвчилсөн учраас тэрийг хүчингүй болгосон. Яагаад хүчингүй болгосон гэхээр дарамтлаад сүрдүүлээд бэлгийн харилцаанд орцсон бол тэр нь бэлгийн дарамт болчиход байгаа байхгүй юу? А гэтэл тэр нь өөрөө хүчингийн гэмт хэрэгтэйгээ давхцчиход байгаа. Одоо энэ томьёолоор бол бэлгийн харилцаанд орох хүртэл бэлгийн дарамт байна. А тэгээ бэлгийн дарамт учруулж байгаад бэлгийн харилцаанд орчих юм бол тэр бол хүчингийн гэмт хэрэг байна. Ингээд зүйчлэлээр ялгарч байгаа юм шүү. Манай хүний эрхийн үндэсний комиссийн хийсэн хамтарсан судалгаагаар хөдөлмөрийн харилцаанд орж байгаа 3 эмэгтэй хүний нэг нь ямар нэгэн байдлаар бэлгийн дарамтанд өвчин байна. Тэгэхээр энэ өөрөө бол маш ноцтой нийгмийн том асуудал болсон юм байлээ шүү. Ялангуяа одоо харамсалтай манай төрийн байгууллагуудад нэлээд хөвшмөл болсон юм байлээ. 1 сарын 1-ээс өмнө батлагдаж гарах зөрчлийн болон эрүүгийн хуулиар бэлгийн дарамт бол нэг талаас зөрчлийн тэгээд давтан болон хүн хэлбэртэй байх юм бол эрүүгийн гэмт хэрэг орж байгаа.